За 12 дугаар болчихлоо. За энэ бол хуваарч шугам функц байгаа учраас энэ өмнөх коэффициент нь бол хуваагууд нь хааж хэвээр 2-1 дотроо логарифм 2-3. За их функцны болон тэгээд 3-аас 6 болох хэвээр. За 3-ыг оруулах юм бол 2 6 12-аас 3-ыг хасаад 9. Тэгэхээр 2-1 дотроо логарифм 9. За нөтөн дэмж дамжуулаад доогдыг оруулж хасах учраас энэ логарифм чанаас хуваагдж байна. 2 6 3-ыг хасаад 3 болно. За тэгэхээр 2-1 дотроо логарифм 3 буюу жишээ. За энэ 2-1 чинь 3 зэрэг болно гэж чинь дотроо логарифм язгуур 3. 2-1 чинь язгуур болчихсон тийм. Тэгэхээр манай хариулт бол дотроо логарифм язгуур 3 буюу зөв хариулт нь B. За B-ийн ам B-ийн. За мөн ялгаагүй интеграл байгаа. За 1-ээс 3. D-ийг бахан 3-9-ээс 2. За энэ бол 3-1 3% бас 3-1 дотроо логарифм. За 3-9-ээс 2 бодлоо. За энэс 1-ээс 3 гэсэн байна. Тэгэхээр 3-1 дотроо логарифм. За 3-9 9-ээс 2-ыг хасах 7. Хуваах 3-1 1 хасах 3-1 2-ыг хасах 1 юм аа. Дотроо логарифм 7 болно. Тэгэхээр 3 зэргийн язгуур өндөр 7 гэж байна. За 3 зэргийн язгуур өндөр 7-т дотроо логарифм бол D хариулт болж таарчээ. D хариулт болж таарсан. За C хоёр. C хоёр маань C 12. За 0-аас 9-ийн хооронд 0-аас 9-ийн хооронд D-ийг бахан 2x-ээр нэмэх нь. За бас 2-1 дотроо логарифм болно тийм. 2-ээр нэмэх нь 3. За 0-аас 9-ийн хооронд 2-1 дотроо логарифм. За 9-ийг оруулж дээдлэн хүртэр тавиад 0-ыг оруулж угаалтаа. Нөтөл дээр үзээ хасж байгаа учраас. За тэгвэл 2-18 3-ыг нэмэх 21 T дахин 3 буюу дотроо логарифм язгуур өндөр 7. За энэ маань язгуур дор 7-т тэгээ дотроо логарифм нь гэж таарлаа. За C-ийн D гэх. За D-ийн маань интеграл -2 D-ийг бахан 3x-ээр нэмэх нь 2. За 3-1 дотроо логарифм 3x-ээр нэмэх нь 2. За 0-аас 2 гээд энэ 3-1 дотроо логарифм бол 2 3 8 0-ийн тухай 2 тэгээд 4 гаргаж дотроо логарифм 3 зэргийн язгуур өндөр 4 буюу дотроо логарифм 3 зэргийн язгуур өндөр 4 буюу D хариулт нь зөв болж таарчээ. За ингээд эндээс 12 дугаар бодлого бодож дууслаа.